сайн байцгаана уу? Дэлхийд бол тусгай олимпийн хөтөлбөрийн өрнө 50 жил болж байгаа. Special Olympics гэж та бас сонссон мэдсэн гэж бид нар ойлгож байгаа. Тэгээ бид нар бас дэмжиж ивэлдээ авахар болсон гэдгийг бас сонсоод их баяртай байгаа. Анх Америкт эхэлжсэн мөлий тийм үү? Анх Кеннедигийн гэрүүл тийм. Тэгээд 4 жилийн өмнө байгуулагдаад бид нар бас үндэсний тэмцээнээ явуулаад орон нутагт нэлээд хөргөжөөд одоо энэ жилийн Монголын үндэсний наадам гэж бид нэрлэж байгаа тийм ээ. Тэгээд 9 аймагаас хотын 4 бас тусгай сургуулиас нийтдээ 230 тамирчин оролцож байгаа. За төлөөлөл болоод 20 хүүхэд орж ирсэн. За манай тэр ховдын цоож тийм мөнх цоож байна. Үйлдэнд орж байгаа. Манай бас тулга гэдэг урд нь тусгай олимпиад анхны Лос Анжелесийн тэмцээнд оролцож исэн. Хүрэл медаль анхны Монголоос анхны медаль авсан хүүхэд. Тэгээд дараа нь жудо өнтер бид нар алтан медалууд өмнөд авсан л да. Хонконг надад жил оролцож исэн. Лавг Баттын. Тэгээд манай нинжээ бол маш олон тэмцээнд оролцсон. Одоо айгүй мундаг тамирчдын нэг болсон. Усан цэлдээр ч орсон, тенсээр ч орсон, гүйлдээр ч орсон юм олон төрөөр универсал. Тэгээ энэ манай хэм бол эбэний чинь бас усан цэлдээр тийм ээ. Тийм Австралид энтэж авч оролцож исэн. Тэгээд ийм мундаг хүүхдүүд 230 хүүхдэд төлөөлөд уулзж байгаа. Өөр өөрийн бас чадварууд нь бас өөр байгаа учраас яг л одоо өөрөө та том спортын тэр том спорт чинь яг рекорд тогтооно гэж баг. Тэр 1000 хүнээс нэг л гарна шүү дээ. Бид нар ч яг 1000 хүнээс нэг гэж бас болохгүй. Яг дотор нөгөө хувь яг өөр өөрсдийнх нь чадлаар нь ингээ хуваарилдаг. Тэрнээс л ихэлт одоо манай материалыг баазыг сайтай. Манай эзэм бол хэдэн сургуулаад амжаал бэлтгэлээ хий. Байр савал бидэртэй. Тийм. Голдуу хичээлийн бус цаг аар хий. Жилийн турш хичээл болж ахсан байхгүй Монголд бодлын хүмүүсд заавал хичээл. Байр савал. За тэгээд жилийн бэлтгэлтэй болоод ирэхээр ядарнаа. Тэгнэ эзэм бас. Тэгэхээр одоо яах вэ гэж осол асуудлууд гарна. Хамгийн гол дэмжих юм байт юм нэр хэлчих. Одоо жишээлбэл манай жудогийн клубуд үү шүү дээ. Тэд нар манай тусгай олимпийн жудогийнхантай хамтарч бэлтгэл хийж өгөө туслаад дэмжиж явах хамгийн чухал юм байна. Тэр заалаа 7 хоногт нэг удаа гаргана. Одоо тенниснийхэн бол тенниснийхэнтэй ч үгүй юм. Ингэж нөгөө энгийн спортынх нь бас дэмжиж өгөх юм бол тэр дэмжих байлгүй дээ. Одоо өнөөдөр хөдөлгөөнийхэн манайх нэг тийм нарийн холбоо бол муу. Манайх чинь жудо бол нөгөө юутай пара олимпиктай хамт хийдэг шүү дээ. Яг л одоо бид нар парагийн багш нь байж байна. Пара олимпиад